та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд зорчигчдээр 3 орон нутгийн өмчт аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын 300 гаруй ажилтан маань бүгдээрээ бид бүхэн ажил дээр бид хамтдаа энэ зохион байгуулад за дэлхийн нийтээр тархаад байгаа корона 19 нэмийн вирусын эсрэг Монгол Улсын онцгой байдлын комисс дээрээс нь нийслэлийн онцгой байдлын комиссоос гарсан шийдвэрүүдийн дагуу манай мэрэгжлийн тэр дундаа манай цагдаагийн байгууллага онцгой байдлын албан агчнаар эмнэлгийн байгууллагын эмчнэр маань өдөр шөнөгүй нойр олгүй маш сайн ажиллаж байгаа. Энэ дэлхийн нийтээр гараад байгаа цар тахлыг Улаанбаатар хот тэр дундаа Монгол улсад оруулж ирэхгүй ажиллана гэдэг нь маш сайн ажил гэж би бодож байгаа. Яг гэвэл энэ ажлын ард их олон хүмүүсийн зүрх сэтгэл шингэсэн байгаа. Та бүхэн харсан байх сая баярын үед чинь бас манай ажилчид маань бүгдээрээ л хамт ажиллаа. Манай байгууллагын хувьд ч гэсэн бид нар нийгмийн захиалгат үйлчилгээ буюу бид нар тээврийг нийслэлийн тээвэрт бид нар хавьяалгадагч ажилладаг. За бид нар автобусаараа ард иргэдэд бүгдээрэнд нь үйлчилсэн байгаа. За шинийн 3-ны оронд тусгай зорилттой автобусаар манай бас байгууллагынхаа үйлчилсэн. Тэгээд бид бүхэн хоорондоо ярилцаад байгууллага дотор ярилцаад хамтдаа бид хамтдаа гэдэг аяны зохион байгуулъя. Яг энэ бүх хүмүүс төр яг энэ фронт дээр ажиллаж байгаа мэрэгжлийн хяналтын байгууллагынхаа бид нар бас нэг өдрийнхэн цалин хандивлаа гэдэг өнөөдөр ирсэн байгаа. Тэгээд ямар ч байсан ард иргэдийнхэн аюулгүй байдлын төлөө, эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй өдөр шөнө үзтгэж байгаа танаа хамт олон мэрэгжлийн хяналтын байгууллагын хамт олон баяр хүргье. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд энэ манай байгууллагын ажилчдын нэг өдрийн цалин 10 сая төгрөг болно. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ өдөр шөнө нойр хоолгүй үзтгэж байгаа та бүхэндээ бим бол болов гэдэг үгээс бид нар өгч байгаа. Тэгээд та бүхэн хамгийн сайн бүхний өсөй амжилттай болон баттгаж ажиллаараа энэ цар тахал муухай вирусыг Монгол улстай Улаанбаатарт битгий оруулах ирээ гэж хүсье. Ажлын хамт хийсэн. За. Манай жолооч, манай шалгагч, манай хэлтсийн дарга хэлсэн байгаа ингээд та бүхэнд ямар ч гэсэн ажлын хамгийн сайн бүхсгээрээ та бүхэнд бүх юмны ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллага